Малын инх төвшин гэж хүний өгсөн ярилцлага жинхнээсээ шууган дэгдэж эхэллээ. Маш ноцтой зүйлсийг маш тодорхой гаргалгаатаагаар яринлээ. Гэхдээ ямар ч юмд ноо байдаг тул манер ярилцлагын төгсгөл хавцаа элбэг доржиг самсаа шархиртал магтснаар тэрхүү ноцтой ярилцлагын үн хүндийг газар унгын шороотоо утгаж ирлээ. Өөрийгөө ч бас ямар шүү олиггүй утсан хүүгэлдээ зусаж долдоо додоогч вэ гэдгийг бас харуулж ярих уу. Жохон тайлбар хэлье л дээ. Тэрээр Батүл гэвгэнт оройтой болж төрийн ордноор ордог гардаг амтын хүнтэй уулздаг учирдаг яриа хэлцээр хийдэг нэг л их том цалин бүлгүүтэй худалдагдсан амтан болсон тухай өгүүлсэн. Энэ бол үнэн. Тухайн үеийн бүх зургуудаар Батүл ширээний ард сууж байгааг харж болно. Харин түүнтэй хамт элбэгдэр сайхан бэлэг Баяржог Баабар цаг үргэлж луурт нэр холбогдож явдаг Даагамбал Дорлогжив Заман Алдарт Хорчин Гончигд оржноор хамт сууцаадаг байсан. Ийм олон цалинтай тэмцэгч нараас ганцхан Батүлийг суглан авч ярьж байгаа нь ардаа авьяаслаг найруулагчтай зоригтой зохиомжлог юм а гэдгийг одоо монголчууд ойлгох байгаа болсон. Шуудхан хэлэхэд Батүлийн хувь зайг шудраг усын хонгил гэж ямаараа оруулах зохиол бичгдээ дууссан. Одоо харин олон түмэнд таниулан сурталчлах кампанид ажил явагдаж байна гэж ойлгож болно. Чимдийн инхээжээс сүүлийн хэд хоног хичээнээс гарч яг л Малиши ярьсныг давтан яриад байгаа байлаа. Тэгэхээр махны машин ажиллаад эхэлж гисэн Батүлийг золигт гарах нь ойлгомжтой болжээ. Батүлийн хувьд хутаг барай талигаачиг зогсоо зайгүй сийчээ тажихсан гэвэл үнэмшүүлгүй. Ах хутгийг нөгөө уйлэгт бата оюунаар барьсан. Харин Батүл булган хоёр орон дотроос хараад хэвтэж байсан гэх маягийн зохиолол бичигдсэн болов. За харин Малиш гэж энэний хувьд бол зүгээр л гүйцэтгэх ажлын бэлий төдий байх. Ярилцлагынхаа төгсгөл тэрээр элбэг доржийн бүксийг ичид зовлгүйгээр долоож харагдана лээ. Нэг ч хөөттэй ирвшилтэй жилийн дараа элбэг доржигаа ингээд муулаа сууж байх магадлал тунчиг өндөр юм.